Ээжээ, угаалгын өрөөнд ус болчихож хурдан хүрээд ир. Би охиноо хяналттай байлгах гэж хичээдэг. Гэхдээ би байгаагүй ч ялгаагүй бололтой. Аймас нараад байгаа нь таалагдахгүй байна. Зүгээр наанаас сууж вэ. Хүлээж угаарай. Хэрэг юм байна. Бид одоо өөхөө. Байшин нурж унах гэж байна уу? Ээжээ. Байна уу? Хөөе, бид хоёр дөнгөж гэртээ ирлээ. Чи лав итгэхгүй байх л да. Цаг дуусаж байна. Одоо өөр өвчтөй ирж байгаа. Одоо юу? 10 минутын анхааруулгач яасан юм? Тийм ээ, би тэр тухай мартчихсан байна. Та миний зүуднийхээ тухай бичсэн мэйлд хариу өгөөгүй. Би үйлчлүүлэгчдийнхээ зүудний мэйлд хариу өгдөггүй. Чамааг ихэм туулж байгааг мэднэ. Гэхдээ тэр дээрдэж байгаа. Үлдсэн нь бүгд төр зуурын л хэрэг. Бид нэг баг болох ёстой. Энэ бүгд Мэднэ. Гэхдээ нэг асуудал нь би гэрийн авгаа биш. Би ч бас ажилтай. хой. Одоо уулзч болно. Та сүүлийн хідэн зөвлөгөөнд ирсэнгүй. Би хэлсэн штэ. Манай таац нурж унаад дэм буудалд түр амьдарч байгаа. Энийг авч болно, гэхдээ дарс авч болохгүй. Гэхдээ 2 цаг болоогүй ш. 1:58 болж байна. Энийг уншуулаад дуусгаад 2 цаг өнгөрчихнө. Хой, галзуу эмэгтэй. Би интернет хож өөрийнхөө дуртай ямиг хайх гэж байлаа. Юу хайх гэж байгаа юм? Би энэ асуудлыг зохицуулж охиноо яаж идгэхийг мэдэж байх ёстой. Чи өөрийгөө юуг засах ёстой гэж бодоод байгаа юм бэ? Би юу хийх ёстойг асуугаад байна. Намайг сонсч байна уу? Би чамайг бүтэн нойроо аваасай гэж хүсэж байна. Надад хамаагүй. Энэ бүхэн ийм байх ёсгүй. Энэ биш. Ийм байх учиргүй. Бүх юм хяналтанд байгаа.